хүмүүсийн итгэх баярнаас манай хот ба сэтгүүлч уулзалтын үеэр хотын дарга Улаанбаатарын эмзэг сэдэв болсон агаарын бохирдлыг хэрхэн бууруулах, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах тухай товч мэдээлэл өгсөн юм а. За хотын дарга уулзалтын эхэнд агаарын бохирдлыг үүсгэдэг үндсэн шалтгаануудын нэг болох хэт төвлөрлийг сааруулахын тулд хотын захиргааг 2018-аас 2019 онд багтаан Яармгийн дэнж рүү нүүлгэнэ гэсэн. За ингэснээр нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон нийслэлийн харьяа 33 агентлаг зарим үйлдвэрийн газрыг нүүлгэхээс гадна за энэ санаачлагыг яамдууд ч гэсэн дагна гэсэн итгэлтэй байгааг хэллээ. Яагаад Яармгийг сонгосон бэ гэхээр Яармагт бол өнгөрсөн жилүүд маш сайн дэд үтцийн бүтээн байгуулалтууд хийгдсэн байгаа. Хоёрдугаарт Яармаг бол олон улсын их сонгоцны буудлын хурдны замын хажууд байрлаж байгаа Улаанбаатар хотын орох үүд. Гуравдугаарт энэ суурьшлийн бүс нь бол одоогоор бол хүн сууршааг байгаа юм бүс байна. Тэгээд тэнд газар чөлөөлөлт хийгдэн гэдэг ч юм уу тийм асуудал байхгүй байхаар төлөвлөгдсөн байна. Тэгээд энийг дагаад бид нар тэнд бол Улаанбаатар хотын шинэ төвийн маш сайн зохион байгуулалтыг хийн. Тэнд гудамжууд нь шулуун байна. Блокоор хөгжүүлнэ. Энэ бол Улаанбаатар хотын цоо шин шийдэл байх болно гэж үзэж байгаа. За мөн хотын захиргаа 2018 онд Улаанбаатарт татсан утаан хөшгийг бууруулахын эсрэг хүчтэй тэмцэнэ гэлээ. За энэ онд нийслэлийн 225,495 гэр хороол зайл өрхийг түүхийн нүүрсний үнэтэй ижил үнэтэй сайжруулсан түлшээр хангахаар төлөвлөж байгаагаа дуулгалаа. За тиймээс сайжруулсан түлшин тохирсон утаагүй зуух тараах ажлыг иргэд эсэргүүцсэн ч хийн гэсэн юм а. Илүү сайн шатлалтай тэгсэн энэ дулаан боловсруулдаг Монголын уламжилт авахуд тохирсон түн дээрээ хоол цайгаа хийгээд идээд болгочдөг ийм болцоог хангасан зуухны хэрэглээг нэвтрүүлэх асуудал байхаас арга байхгүй. Зуух харахаар шүүмжлээд байна. Гэтэл бид нэр агаарын 3-4 бүсээс чааш хайлуудад бол тодорхой хугацаанд бол ийм сайжруулсан зуух хэрэглэхээс арга байхгүй. Агаарын чанарын 1-2 дугаар бүстэй бол бид нэр 19 оны 18 онд багтаад бүх одоо энэ цахилгаан хэрэглээг бий болгож утаа гаргадаг их усрыг хориглохоос арга байхгүй. Тэгэхээр захиргааны маш хатуу хяналтанд ор иргэдтэйгээ хамтарч насаа шийдэх ёстой гэж юм. Ийм асуудлаар тэмцэнэ. За энээр сэтгүүлчид Улаанбаатарчуудын өөр нэг толгойн өвчин болох нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмж үйлчилгээ муу байгааг хотын даргад сануулад цаашид хөгжүүлэх чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж байгааг тодрууллаа. Зөрчил гаргасан хэлбэрээр татаж тэнд байршуулад 3 сар дараалал нь зөрчил гарахгүй байгаа автобус компанийг төр саатуулсан одоо тэр мөнгөийг буцааж олгоод хэрвээ үнэхээр засахгүй алдаа сайжруулахгүй бол тэр мөнгөийг тэр санд нь авч үлдээд нийтийн тээврийнх нь хөгжилтөнд зарцуулдаг байх ийм одоо санг үүсгээд ингэж явъя гэдэг ийм журам боловсруулах зан тээврийн сайд хотын даргын хамтарсан тушаалаар ингэж захирамжаар байгуулъя гэсэн ийм анхны төсөл бол явж байгаа. Тэгээд цагаан сарын сэтрэн зөвлөлд орлогод шийдэх хаа. За түүнчлэн хотын дарга агаарын бохирдлоос бүрэн ангижрыг үл мэдээж гэр хорооллын айл өрхөө орон сууцчлах явдал. За гэсэн ч Улаанбаатарын дэд бүтэц гэр хорооллыг бүгдийг нь орон сууцчлахад хангалтгүй. Тиймээс энэ онд дэд бүтцийн сүв шинээр байгуулж гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 төслийг үргэлжлүүлэхээр болсноо хэллээ. За гэхдээ зарим иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдаад хохирол амсч хаширсан болохоор эхний ээлжинд 4 байршилт жишг хаус хороол барьж иргэдийн итгэлийг сэргээсний дараа энэ журмаар үргэлжлүүлэх төлөвлөгөө 2018 онд ажил хэрэг болно гэсэн юм а.